Хоёр баг дундаа өсрээд ихний давталгааг Амазонсоос гүйцэтгэхээр болж байна. Олдож байгаа давталгаа боломжуудаа ашиглахгүй бол Амазонсыг хожно гэдэг дэндүү хэцүү байх болно. Хариуг нь ариун цэцэг тэр даруй барьж байна. Ариун өөртөө итгэх итгэлэн өөр төвшөнд байгаа шүү дээ. Tina Stephens будагтай талбайгаас тооны харьцааг 2-2 дундчаар хүлээдэг болчиход байгаа шүү дээ энэ тоглогчоос. Гой дамжуулт байна. Ариун цэцэг 2 оноо. Будагтай талбайтай ойрхон ариун цэцгийг давтлуулах юм бол оноо алдсан. Би болохоор байлаа да уртнасан. Ариун цэцэг доор ариун цэцгийн давталгаа оновчтой болсон. Суулжуулагчийн шагналыг хөрлөвдсөн. За ариун цэцэг бол MVP-г хүртсэн санагдаж байна. Wings-с гэх юм бол Tina Stephens байсангүй. Инэрмагийн дундын шийдэл оновчтой болсон. Уртнасан маш хэцүү байдлаар шийдсэн. Хашиж байгаад бөмбөгөө алдаж байх юм да соёлоо. Самбраа авч иж хамгаалт төгсгөл. За хоёр тоглогч ч гэсэн илүү хэлээсэнгүү. Булангийн хоолын шийдэлд оновчтой болсон. Ингээд дараас нь Булан Амар Робинсон за бөмбөгийн шилжилт гайхалтай байлаа. Их гоё болоод эхэллээ. Гэрэлмаа ямар гоё болтой. Яг л багтан дутагдчихсан. Стивенсийг хараад зогсоод байсан шүү дээ. Олон шийдсэн ариун цэцэг авсан давталгааг төгсгсөн бидний сүүлийн жилүүдэд гэрэлмаа уртнаасны эсрэг шалдаад өгсөн намжуулт алтай дундаас Хулан суларсан. Хулан гэлтэй зүүн жавшин дээр сул алдаад байна. Алдсан ариун цэцэг хоёр давталгаан дээр дараалаад яг юм байна. Шинэ жилийн хүслийн жагсаалтаа iCook application гэж тавьсан хэлгээрээ. Тэгэл ашиглах хэрэгтэй. Тэдэн дээр нь зүгээр маш нэгтэл тоглох шаардлага байгаа шүү дээ. Бөмбөг алдсан хоёр оноо урдан давтлаа. Стивенс Робинсны өдөөс маш гоё биеэрээ зай гаргаж чадлаа. Яг л ийм тоглолтод хэрэгдэг бол маш тайван эцсийн мөчөөр хүлээцтэй байдаг. Булан 2 дахь боломжийг үүсгээд соёлоогийн давталгаа эцэст нь оновчтой болж 29-17. Сул хүний хайсаар доор суларсан хүн нь Робинсон байлаа. 2 дахь боломж өснөрөө тоглож байна да. Энэ багт бол Монголын эмэгтэй сагсанд хийх зүйл маш их байна. Амар Робинсон 2 дахь боломж тасалчлаа. Улан дайраад явсан асуудал алгаа. Байхгүй бас нэг нь нуруудаг тоглож Эрдэмээ. Амасаас би онлотрын болон коллеж тооновчтой аргасан 3-4 тоглохоо алдчихлаа. Тэгэд гол нь ямар ч дамжуулалтгүйгээр Инэрмагийн гараас шууд энэ тэгэхээр одоо Амазонсын өөр төвшин байсаар энэ талбайд солилцоогоор орж ирэглээ байна. Ямар гоё дамжуулт вэ? Болор цэцэг. Хэл бухимдсан харагдаж байна. Tina Stephens довтлогоо алдсан ч 2 дахь боломжийг үүсгээд оноогоо авч байна. 45-24. Болор цэцэг дамжуулт гоёо. Болор цэцэг талбайг ихэр эзгэнж байна да. Яаж дамжуултыг хизээ өгөх. Tina Stephens энэ өнцгөөс бол шууд өөрөө дайраад орчоод байгаа. Довтлогоо оновчтой болсон. 47-20 магадгүй хож боломж илүү. Амазонсын хувьд дэндүү өөр төвшөнд байгаад байгаа л да. Дахиад болон 2 оноо байгаа. Азад өрсөлдөө шилдэг 4 багийн нэг болсон гэдгийн гол учир утга шалтгааныг бид эндээс харж байна. Хаалга төхөөрөмжүүд авахар шийдсэн бол IT Store-оос аваа. За хулагны сайн ашиглагдаж хараахан чадахгүй байгаа. Самбардаад өгсөн дамжуулт болж ховроод 2 оноо боллоо. Ариун цэцэг хулан 2. 1 сар гараа амраад их олон тоглолт өнжсөн. Лигийн журман дээр байгаа л да. MVP өгөхөд 70-аас дээш бас хулан ариун цэцэг 2 тэр болдлыг хангахгүй байж магадгүй болох гээд байгаа. Болор цэцгийн 3 онооны шийдэлт нь 3 дугаар үеийн төгсгөл оновчтой аваарэ. Бөмбөг таслагдсан Гэрэлмагийн 2 оноо 23-аас 24 оны 11 сар орчимд л нэг зогссон. Тэрэлтэй л одоо их ойролцоо байна. Яг л нэг улирал дуустал те. Одоо бүр плей-офф финалийн цуврал дуустал. Хэрвээ Амазонс яг энэ амжилттай плей-оффын өмнөх одоо улирлын тоглолтууд явна шүү дээ. Тэгээд 1 сараас эхлээд эмэгтэй лиг бусад одоо итүүгийн ирвсэн үү те. Хурдан давталгааг эхлүүлсэн. Яг л үндсэн юм гайхалтай дамжуултыг өгсөн 2 оноо. Болор цэцгийн дамжуултуудаар нь яаж өгөөд байна? Хулан суларсан 3-аас шийдсэн оновчтой найдвартай 145-аас хулан шийдэхэд дэндүү дуртай байна. Дахиад оноог ахиулах боломжтой. Суларцсан
Хулан 3-аас шидэлтэн оновчтой ахаа шидэ 30 оноо төрчих үедээ. Хулангийн 30-аас дээш оноо авах уугүй тийхс бид нар хэлж байгаа. Болор Эрдэнэ 3-аас ижлээ. Ээлж 1-3 оноо гадны тоглолтууд явсан. Хулангийн довтлогоо оновчгүй Бямбчаа 2 дахь боломжийг үүсгээд довтлогоо оновчтой нэмээд алдаа салгаж байна. Энэ тоглолтын алтай. Гэрэлмаа 3-аас шидсэн шидэлтэн оновчтой. Энэ тоглолт анх удаага олон шидэлтийг Гэрэлмаа оновчтой болж байна. Дээш оноо авсан тоглолтууд плей-офф дээр ээж дараалан байгаа бол Амари Робинсон харин өнөөдөр 25 оноо авсан. Тейли Чонг 25 оноотой гээд араас нь бичиж байна. 30-аас дээш оноо агуулгаж ийл гэж одоо бодох бах та өөр ч одоо. За энд Хинэрмагийн дамжуулах болор цэцэг цаашаа өгсөн. Инглингийн шидэлтэн оновчтой боллоо. Ямар өндөр хөргөж шидвэ. Гайд нэг дамжуулт. Хинэрмаа шидсэн шидэлтэн оновчтой боллоо. 45 минутууд явсаар байгаа болор цэцэг доошоо өгсөн. Сул зогсож байгаа болор Эрдэнэийг 24 дуусахтаа зэрэгцээд олж өгч чадлаа. Энэ за хулан 3-аа шидсэн. Шидэлтэн оновчтой болсон. 30-аас дээш оноонд энэ өдрөл анх удаага хүрж байгаа. Улаанбаатар Амазонс багийн гайхалтай амжилт үргэлжилсээр байна. Тэд улиралд ганц ч ялагдаагүй. 10 тоглолтод инхүү 100% амжилттай хожил авлаа.